Монгол сайхан эх орондоо ажиллаж амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа мэрэгжил нэгт шүдний эмч нартай энэ өдрийн мэндийг айлтгая. Ховтой хүн луу жилийг үздэг хэмээн бэлгшээдэгчлэн энэхүү олон түмний буян заяа тагширсан сайхан жил гарч байна. Энэ сайхан өдөр бид уламжлалт цагаан сарын баяраар салбарынхаа гавьяатуудыг өөрийн нэг ширээний ард хүүрнэн суунаа. За цагаан сар бол монголчууд бидний өв соёлоон дээлэх, азай буурлуудаа хүндэтгэх, үндэсний тусгаар тогтнол, эв нийтлийг илтгэсэн уламжлалт сайхан баяр үлээ. За ирж буй луу жилдээ өрх бүрийн гишүүн бүр эрүүл байж, урт удаан наслахын үлзээтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шиндээ сайхан шинлээрэ. Бид нөө 5 хүн байсан ч одоо хэзээ болчихсон бэ? Их л олон мянга болчихсон шиг байгаа юм төгсөөд. Ийм миний мэрэгжил үнэхээр гоё мэрэгжил юм гэж боддог шүү дээ. За ингээд 24 он маань их сайхан он эхэллээ. Ийм гоё хүүхдүүдтэйгээ энэ сайхан уулзаад их баярлж байна. Өндөр настай болсон хүний хувьд, анхны шүдний эмчийн хувьд үнэхээр баярлж байна. За та нартай мэрэгжлээ сайхан хөгжүүлээрэ. Сайхан яваараа гэд өрөөж байна хүүхдүүдээ. За энэ салбар чинь 6 гавьяаттай. Тэгээд одоо бид нар чинь бол Монгол орны нүүр ам судлалын салбарыг шүдний эмч нарыг бэлтгэх гээд, эмч эрдэмтдийг бэлтгэх гээд, сайхан эмчилгээ үйлчилгээ нэвтрүүлэх гээд одоо цаг наргүй зүтгэж ирсэн дээ. Ер нь манай нүүр ам судлалын салбар бол сүүлийн 30 жилд би дааж өөрснөө л хөгжиж байгаа шүү дээ. Манай нүүр ам судлалын салбарын залуучууд бол үнэхээр сайхан ажиллаж байгаа. Салбар бол маш сайн хөгжсөн. Ингээд нийт одоо мэрэгжилтнүүдтэй, нийт нүүр ам судлаачдаа ирж байгаа шинэ ондоо улам их амжилттай эрүүлийн аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээлээр дүүрэн, эрдэм ном улам одоо цэцгэлж хөгжиж ийм байгаарэ гэж одоо ерөөдөө. Ямар ч байсан манай салбар хожим өссөн яасан салбар гэхэд 6 гавьяаттай, бас ч өөх түүхтэй, сайн Нобель багшийн хэлдгээр дэлхийн олон технологи янз янзын зүйлийг авчирсан олон эрдэмтэнтэй ийм сүрхээ салбар болсон байна. Тэгээ манай салбарын хамт олон хоорондоо эв нэгдэл сайтай, урд уламжлалуудаа сайн авч явж, их сахсаа мэдэж хөгжиж яваасан гэж бодож байна. Та нар минь эрүүл энх, нутаг ус, өргөн зон олноороо сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлье. Анхны хүмүүс яагаад юу одоо би бол одоо салбарын гавьяатууд анхудаа бүгд Ер нь тэгээс орондоо царай хараагүй шалуунаас сайхан байж байгаа. Манай нүүр ам судлалын салбарчийг сүүлд хөгжсөн, сүүлд үнэлэгдсэн цөөхөн гавьяатуудтай тэр болохгүй юу?